Сайн байцгаана уу, JD Mongolia байна. Солонгос хэлний анган шатны дүрмийн хичээлийнхаа дараагийн хичээлийг эхлүүлцгээе. Өнөөдрийн би та бүхэндээ заах дүрм маань үйл үгийн хүндэтгсэн хэлбэрийн дүрм байгаа. Ысеё гэсэн дүрм байгаа. Энэ нь болохоор үйл үгийн үндсэнд залгаж шаардан хүсэх утга илэрхийлнэ. За энэ дүрмийг ашиглахдаа ихшгээр төгссөн үйл үг байх юм бол сеё гэж залгаад, гүйгүүлэгчээр төгссөн байх юм бол ысеё гэж залгах нь байна. За одоо дүрмийнхаа жишээг харцгаая. Эхний жишээ нь уюур을 주세요. Уюу гэдэг маань сүү байгаа. Тэгэхээр сүү өгөөч гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийнх нь жишээ нь 여기에 앉으세요. Энд суугаарай гэсэн утгатай өгүүлбэр байна. 주세요 гэж 주다 гэдэг өгүүлбэрийг өгөх гэсэн үгийг сеёг залгаад 주세요 өгөөч болоод. За энд болохоор антта буюу суух гэсэн үгэн дээр гүйгүүлэгчээр төгссөн болохоор сеёг залгаад 앉으세요 буюу суугаарай болсон байна. За 3 дахь жишээ нь 8시에 학교에 오세요. За 8 гэдэг маань 8 гэсэн үг байгаа. Тэгэхээр 8 цагт сургууль дээр ирээрээ гэд удаа буюу ирэх гэсэн үйл үгэн дээр сеёг залгаад 오세요 болсон байна. За өнөөдрийн маань үзэх хэлцүүг маань болохоор 카니 서늘하다 гэсэн хэлцүүг байгаа. За энэ хэлцүүг нь ямар утгатай вэ гэхээр 매우 위험하거나 무서워 불안하다 гэсэн утгатай байгаа. Маш аюултай буюу ихэд айснаас тавгуутах гэсэн утгатай хэлцүүг байгаа. Монголоор орчуулах юм бол нуруу хүйт оргих гэсэн үгээр орчуулж болно. За саяны үтсэн 3 жишээн дээр гарсан 3 шинэ үгээ одоо үздэцгээе. Эхнийх нь үг нь уюу буюу сүү гэсэн үг байна. Дараагийнх нь 여기 гэд энд гэсэн утгатай үг байна. Дараагийнх нь 학교 гэд сургууль гэсэн утгатай үг байна. За өнөөдрийн маань үзэх зөөр үг маань болохоор 그 아버지의 그 아들 буюу за одоо монголоор орчуулах юм бол тэр аавд тэр хүү гэсэн утгатай байгаа. Монгол хэлээр хүмүүс энэ үгийг энэ зөөргийг яаж ашигладаг вэ гэхээр ихэнхээр алга бол хүүн шир алга гэсэн утгатай зөөрөг байгаа. За өнөөдрийнхөө хичээлийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа хичээлээр эргээд уулзцгаая.